Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Микрофоноо бүр хайж штэ би одоо. За ингээд өглөөний том өрөөнд тавтай морилно манайхаа. За ингээд том өрөөнд өнөөдөр Заяа Эркэ 2 байна. Найруулагч Мизүүгийн хамт та нарт том өрөөний сэдвийг хөндөд бэлэн болсон байна. Тэгсэн байна. Том өрөөний сэдвийг хөндөд бэлэн болсон байна. Та хамтдаа хүндэлцэхийг хүсвэл 1146 104 5 дугаар шууд нээлттэй байгаа. Дээрээс нь 3W45 цэгийн вебсайтаар бөмбөрсгийн өнцөг болон бороо сонсноо. Мөн мэдээж 84.5 104.5 гэсэн хос долгион дээр та яг одоо долгионод харуулсан байгаа. Гэр бүлийн радио 104.5 гэд крилээр бичвэл Facebook дээр манай радиогийн маань хуудас гарч ирнэ. Тухайн хуудсан дээр том өрөө цэнгэнт нэвтрүүлэг гэд шууд дүрстэй нэвтрүүлэг ихэлсэн байна. Орж ирээд комент хэсэгт санал бодлоо илэрхийлээд том өрөөний нэг гишүүн болоорой. За тий. За ингээд юунд комент хэсэгт бичихтэй бас 1146 104 5 дугаар руу залгаад та өөрийнхөө бас бодлыг бит хоёртой хуваалцах, ер нь сонсогч нартай хуваалцах боломжтой гэдэг хэлмээр байна. Ер нь ингээд нэг юм хэлмээр байна ч байхгүй. Залгаад орж ирж хэл. Яш хэл бай нэ. Бит хоёр хоёулахнаа яриад аймааргүй байна. Тэгээд хамгийн гол нь одоо санал асуулга явж эхлэн сэдвийн дагуу. Тэгэхээр санал асуулганда идэвхтэй оролцоорой. Өнөөдрийн санал асуулга юу вэ? Өнөөдрийн санал асуулгын сэдв буюу өнөөдрийн ярилцах сэдв болохоор үннийг хэлэх нь чухал уу? Эсвэл хүний гомдоохгүй байх нь чухал уу гэсэн сэдвээр ярилцсанаа. Үннийг хэлэх нь чухал уу? Хүнийг гомдоохгүй байх нь чухал уу? За гомдоохгүй байх нь чухал, үннийг хэлэх нь чухал гэсэн одоо хоёр асуулт хариулттай. Заавал нэгийг сонгох. Пол үсгэж байгаа. Гэхдээ ер нь нэгийг сонгомоор байна шүү дээ. Асуулт юм чинь. Тийм үү? Тий. Яг үгүй угаасаа том өрөөний хоёулах нь орж байгаа сэдвүүдээр дандаа нэг юм адраматай сэдвүүд орж байгаа. Заавал аль нэг нь бол амьдрал дээр бол нэг юм туйлын сонгоол маяглаад байхгүй л дээ. Тэгэхээр хоёулын сэдв нь юм чи. Тийм байна. За ингээд санал асуулга ихэлсэн. Үннийг хэлэх нь чухал уу? Хүний гомдоохгүй байх нь чухал уу гэдэг дээр үннийг хэлэх нь чухал, гомдоохгүй байх нь чухалаа гэсэн хоёр санал асуулга. За чи яг нэгдсэн байх шүү. Чи бодох процесс ингээ жоохон чанга боддоо заяа. За бодох процессын хувьд хэм бол яг миний үеийнхний жишгээр хариулах юм болов. За чи яг яагаад ингэ сонгоход хэцүү байна гэдгээр чи ингэ гомдоохгүй байх нь чухал гэдгийг би сонгох чи одоо угаасаа яг дийлэгтээ тийм үйлдэл хийгээд байгаа учраас гомдоохгүй байх нь чухал гэдэг. Чи үгүй шүү дээ. Чи нөгөө талаар нь. Үгүй үннийг хэлэх нь чухал гэдэг дээр бол миний байр суурь байхгүй юу? Гэхдээ гомдоохгүй байх нь чухал гэдэг нь одоо яг ингэ боддоор хийгээд байгаа зүйл нь байхгүй юу? За санал өгөх юу минутаар гарч ирэх үлээ. За окей. Гараад ирсэн. За тэгвэл энэ айгу хэцүү байгаа даа. Өөрөө яа тэгээд миний бодол болохоор ингэж байгаа. Үннийг хэлэх нь маш чухал. Маш чухал. Гэхдээ нөгөө нэг цаг үеийн нөхцөл байдал янз бүрийн бодох нь айгу чухал болчиход байгаа байхгүй юу? За үннийг хэлэх нь чухлаа. Угаасаа нөгөөдхийн л аав штэ. Тэгээ чи ерөөсөө би. Тэгхэл юм байна. Тэгээ. Тэгэхээр сонсогч та ч гэсэн энэ асуултанд хариулаарай. Үннийг хэлэх нь чухал уу? Гомдоохгүй байх нь чухал уу? За жишээ байвал бас жишээнээсээ бидэнтэй хуваалцаарай. Гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр Facebook дээр дүрстэй нэвтрүүлэг маань эхэлж гисэн байгаа. Хэрвээ залгах юм бол 1146 104 5 нээлттэй. За асуулт явъя. За чи яагаад гэдэг энэ чи ерөөс нь нэг асуулт байхгүй шүү дээ. Чи зүгээр яагаад гэдгээ л хэлчих сайхан. Яагаад гэвэл одоо нэг манай үеийнхний нэг тийм юм байгаад байдаг байхгүй юу? Үннийг хэлж хүнийг бас гомдоохоосоо өмнө тэр хүний байр суурин дээр өөрийгөө тавьж үзчих гээд байдаг тийм нэг нялуун зантай гэх юм уу? Тэр наа чи гой зам баха. Үгүй заримдаа эн чин бурууддаг. Буруу гэж юу? Тийм заримдаа эн чин бурууддаг байхгүй юу? Яаж ч утсан. Яг үннийг нь хэлээд тэр хүнийг тийм зантай ч гэдэм үү тийм байдалтай удаан явуулахгүй тулд
үннийг нь хэлээд яг хурдан бас ингээ өөрчилчих боломжтой байсараа байхад Наа чи ихний асуулт орж ирэх юм байгаа араас тийм, яг наадах. байсараа байхад бас ингээ жоохон нилуун зангаа гаргачих гад байдаг. Гэтэ энэ нь давуу тал нь одоо юу гэж яагаад гэж ярьсан уу? Юу гэж асуусан? Тийм. Чи яагаад Яагаад энийг сонгосон бэ гэвэл ерөнхийдөө хийгээд байгаа зүйлээ сонгочлоо. За окей. Тэгвэл ийм байна л да. Гол асуулт нь ингэх гээд байгаа юм байна. Үнэн гэдэг нэг ийм ойлголт байна шүү дээ. Үнэн гэдэг ойлголт нь одоо ингээд яг уул нь бол хэлэх ёстой гэж одоо хоёулаа санал нийлээд шүү дээ. Тэгээд энэ уг нь олол. Тийм. Гэхдээ үнэн болгон сайн уу? Үгүй шүү дээ. Үгүй. За яаж? Ингэдэг байхгүй үнэн болгон сайн биш. Энийн нэг жишээ нь юу байдаг вэ гэхээр ер нь би шудраг хүн. Та. Яг нэрийн доор би зөвхөн үннийг л хэлнэ гэсэн нэрийн доор бусдыг доош нь хийх, бусдыг эвгүй байдалд оруулах, бусдад албаар зан гаргадаг ийм мэдрэмж төрүүлэх ийм зүйлүүд маш их байдаг. Яагаад гэж байгаа вэ гэхээр мэдээж бид нар чинь нийгмийн харилцаанд орж байгаа зөвхөн өөрийгөө бодоод авахгүй байхгүй юу? Тэгээд тэр хүнийг бас байнга бодоод гэж хэлээгүй. Харин энэ хүний хийдэг үйлдэл дахин давтагддаг гэсэн үг. Тэгснэ би угаасаа л ийм хүн. Би угаасаа л ийм үнэн хэлдэг гэдэг нь заримдаа эсрэг хүнээ маш тухгүй байдалд оруулж дутуу бодцсныгоо өөрийгөө тийм зөв бодцсон бүрэн бодцсон гэж ойлгоод байдаг. Өөрөөсөө түлхэх бас нэгэн шалтгаан нь тэр үннийг хэлэх бас ордог баг. Яг үнэн өөрөө сайн уу гэдэг дээр чи бол заримдаа ч бас сайн биш гэх юм шүү дээ. Заримдаа бас сайн биш шүү. Би бол яг үнэн яг сайн гэж за би сонголоо гэж ингээд бодъё зэ хүчээр. За. Тэглээ гэхэд үнэн гоё уу гэвэл үргэлж гоё байдгүй гэвэл гоё биш шүү дээ. Үнэн үг нөгөө хатуу, үнэн гашуу ингээл. Тийм учраас нөгөө за тэгвэл дараагийн асуулт нь юм байхгүй заа. Гэтээ энэ ийм. Одоо жишээлх юм бол ажил дээр юм нялуун зан хэрэггүй байхгүй юу? Ажил дээр нялуун зан хэрэггүй учраас хэрвээ яг түрүүний хэлсэнчлэн улаан цайм доромж утгатай биш бол үннийг нь хэлэх нь засаад явхад илүү их хялбар тэр хүний харилцаанд амар. Гэтэ илүү дээр аргаар хэлэх боломж үргэлж байдгүй. Зарим тохиолдолд байхгүй. Байхгүй бах тий. Тийм байхгүй. Би заавал тэрийг олгож алдгүй бах тий бас. Тийм. Одоо жишээлх юм бол гэртээ болвол байнга үннийг хэлээл байнга ийм шүүгээд ах нь хит хатуу сонсогдно. Тийм учраас хүүхдүүдтэйгээ бас өөрсдийнхээ хэлээр ярихын тулд баг зэрэг буулт хийж өгөөд ойлгоод тэгээд ингээд нэг зарим зүйлийг ингээд засахын тулд за зүгээрээ ийм зүйл байж л байдیں гэдэг тийм урам өгөхийн тулд арай жоохон өөр маягаар хэлэх тохиолдлууд байна. Тэгэхээр энэ нэг нөхцөл байдлаасаа бас шалтгаална. За тэгвэл би чамаас бүр нэг гутаг асуулт асууя. За. Чи одоо ингээ хүний гомдоохгүй байх гэдэг нь чамд үнэн хэлэхээс арай илүү үнцэнтэй гэж чи бодоод байна шүү дээ. Тэнгүүт тэгвэл хүний гомдоохгүй тул чи худал хэлхийг чи сонгох уу? Хэр амархан сонгодог ба худал хэлхийг? Амархан сонгож чадахгүй шүү дээ. Сонгохын хувьд бол сонгодог. Гэхдээ амархан сонгож болж чадахгүй нэлээ юм болж иж. Тэгэхээр чи бүх худал одоо яг бүх одоо зарим нэг худлууд бол гимгүү худлууд байгаа л да. Гэхдээ худал гэдэг имийг муу гэдэгтээ тэнцүү гэж үзэхгүй байх нь шүү дээ. Үзэхгүй. Тийм байна. Одоо нэг асандаа тэр хүнийг гомдоохгүй тулд за жишээлбэл одоо хамгийн сонгодог жишээ эмэгтэй хүнийг одоо харагдж байгаа байдлыг нь айгүй шүүмжлэх жим шиг ийм сонсогдох байдлаар хэлэх гэдэг бол жоохон онцгүй тий. Онцгүй. Одоо жишээлбэл шудраг хүн бол за чи тэгвэл чиний кейсийг сонсъё. Чамд одоо ямар үг чи ингээд за яг үнэн байсан чи бол сонсмооргүй байгаа үг байна уу? Үнэн байсан ч сонсмооргүй байгаа үгүй. Би яг нөгөө нэг юуны үеэр төрөөд удаагүй байхад ийм үгнүүдийг эмгтээчүүд айгүй их сонсдог байхгүй юу? Тэрний үгнүүд би арай чи хүн учраас л хэлж гин. Надаас өөр хүн бараг чамд хэлэхгүй. Чи арай дэлбэрчлээ гэж яал хэлдэг. Ста нэрээ жоохон арчаагүй инглээ тэглээ. Ажил хийхгүй болвол хүүхд гаргасны дараа нэг тийм ярина. Эсвэл ажил хийх юм бол хүүхдтэй анхаарсангүй. Заавал нэг хэлэх юм байдаг тийм. Заавал нэг хэлэх юм байдаг аахгүй. Энэ тэр тусмаа нөгөө нэг эрэгтэй хүн чинь бол замнал нь яг л чигээр яваад нь штэ. Эмэгтэй хүн чинь бол төрхөөс авахгүйла дунд нь ажил дээр саад гарах зүйлүүд айгүй их гарна. Тэр болгонд нь гарч ирдэг үг эмэгтэй хүнд. За би эмэгтэй хүний үнцгээс ярьж хагаад. Тэгэхээр үүнийгээ би чиний ойрынхон учраас үнэн шудраг хэлж гин гэж маш бүдүүлгээр хэлдэг нь тухайн хүнд үнэхээр эвгүй мэдрэмж төрөлдөг. Ойрын байсан ч тэр хүнээс дөлөх мэдрэмж авдаг гэсэн үг. Тэрийг эвтэйхнэр хэлж болох боломж бол тэр хүнд сонголт байгаа гэсэн үг. Яг эрэгтэй хүний үнцгээс гээд би жишээ хэлэх гэхээр яг шууд ингээд толгойд орж иж байгаа юм яг харахаа алга байна. Гэхдээ нэг юм бодогдоод байна. Нөгөө би байшин барьсан. Ер нь бол бас хугацаа авцсан бохгүй би байшингаа барих гэж. Ер нь нийт ингээд процессоо бодох юм бол баг 3 жилийн хугацаанд ингээд
ингээл уурал цугал Үргэлжлээд хийсээр яваад байгаад ингээд дууссан. Энэ хооронд чи ингээд 300-аад хүн манахаар орж гарна штэ. Ер нь бол. Тэнгүү тараа хүмүүс ер нь ингэдэм билээ. Би бүр сүултээ бүр баг драмат болж байгаа юм чи. За. Бүр сүултээ ингээд гэрт хүн ингээд шинэ хүн ирээд ингээд үзэн штэ. Тэнгүүд би хэлж байгаа. За янз бүрийн бити олон юм яриад байгаараа гэж хэлж байгаад оруулж байгаа ш найзуудыгаа. Яг тэгэхээр хүн орж ирэхээр ингэдэм билээ. Өөлдөг. Ингэнийг ингэчихгүй яасан. Тэрийг ингэхгүй яасан энэ гэдэг нэг юм ингэдэм байлээ. Яг юу ойлгох ёстой вэ гэхээр юм байлээ. Тэр хүн тэрийг бодож үзсэн үү үзсэн байд юм байлээ. Үзсэн л байгаа шүү. Тэрийг тооцоолж үзсэн үү үзсэн байд юм байлээ. Тооцсон байгаа. Бүх юм сансны зургаар ерөөсө болдоггүй гэдгийг ойлгодог юм байлээ хүмүүс. Энэ яга хагарцсан ч гэж байгаа шиг тий. Би тэрийг хагаргаар хийх юм гинэ. Энэ Хамир зовсон гоё яасан. Энэ хаалга юм муха боронктой байх ёстой шүү гэж би сонгоцсон юм шиг байгаа. Аха. Тэгээгүй шүү дээ. Тэр чинь олдсныгоо л хийж байгаа хөөх юм ин. Хараа хямд төсөр мөсөр ч юм уу те. Их ард нь олон бодлын процесс болно шүү дээ. За тэрийг нь бид нар боддгоо юм байлаа шүү дээ те. За дараагийн асуулт. Ер нь монголчууд дуу. За дэлхийн нийтийг мэдэхгүй л байна л да. Тийм учраас монголчуудаа ярьчих заяа. Монголчууд ер нь нэг тийм муха шүүмжлэгч нар уу? Шүүмжлэгч хандлага нь илүү Байдаг те. дээлэнх байдаг. Одоо яг энэ хандлагыг нь бас ингээд харах юм бол залуучуудаас илүү насны ангиллаар нь авч үзэх юм бол 40 нэмэх насныхан илүү шүүмжлэгч хандлагатай байдаг. Тэгдэг. Тийм. Харин доошоогоо болоод ирэхлээр яг ингээд нөгөө нэг байгаадаа дасаад ч гэдэг юм уу те нөхцөл байдлаа ойлгоод ингээд явдаг бол 40 нэмэх насныхан аль болох болохгүй талаас нь юмыг хардаг баг. Магадгүй тэр нөгөө нэг илүү цаадхыг харчаад бодож иж болно л доо. Тэр нь яг тэрийг ойлгохгүй байгаа хүнд бол бас их төвөгтэй санагдаж байгаа шүү дээ. Шүүмжлэгч хандлага гаргаж ирж байгаа. Тий. Эн чин болохгүй байх, тэр чин тэхгүй байх. За сайдын соль гэж нэг уурлан. За зүгээр нэг улс төрөөр ариун сайдын соль гэж нэг уурлан, сольчлоо гэж нэг уурлан, сольсон хүн нь таалагдахгүй байх гэж уурлан, ажил хийсэнгүү гэж уурлан, ажил хийчлээ мөнгө зарчлаа гэж уурлан ч гэдэг юм уу те. Энэ мэдчлэн яг өөлөх юм өндөгнөөс хүртэл хайдаг хүмүүс байдаг штэ. Тий штэ өнөө. Угаасаа энийг би чин үнэнчээр хэлж байна гэдэг нэрний доор бас хэлдэг. Бид нар дураараа авиралдаг тий. Тэгдэг. Тэгээд ер нь бол тэгтээ тэрийг хийх бол амархан штэ. Тийм штэ заяа. Ер нь ингээд их шүүмжлээ ингээд суувал амархан тий. Энэ өнөөдрийн сэдв гэвэл яарай л сонирн байж штэ Эрика гэж ингээд эхлүүлсэн штэ. Тэгэхээр хараа яг тэр сонголтыг хийх бол амархан байхгүй үнэндээ. Тийм болохоор тийм амархныг сонгохгүй бүгдээрээ арай жоохон сайхан нийгмийг бүтээхийн тулд те эсвэл юу гэдгийг тэр хүнд ядаж ам юугаар баян байна амьдрал түүгээр баяж нь тэгэхээр тулд нэг жоохон ч гэсэн хаяа нэг амаа хамхих нь зүв байна. Худлаа хэлэхгүй маа гэхэд зүгээр амаа хамхихад ч юм уу тэр үгээ залхичих хэрэгтэй байгаа. Тэгвэл яг тэр шалтгаануудыг хоёулаа жоохон олохын тулд ярий заяа. Энэ асуулт нь ингэх гээд тахгүй. Зарим мэдээлэл цагаа олоогүй гэж байдаг уу? Айгу үнэн мэдээлэл, айгу чухал мэдээлэл. Гэхдээ цагаа олоогүй гэж байх уу? Жишээлбэл тэр хүн хүлээж авах боломжгүй үед нь хэлэх шаардлагагүй. Одоо миний саяны жишээ биш үү? Яг уу мэдээж ойлгож байна те. Эн чин бас ажил төрөл хийгээд анкетаа ингээд бай гэж тэр ээж бодохгүй биш бодож байгаа штэ. Тэр нь цаг хугацаанд болоогүй л ахгүй юу? Хүүхдэн төрөөд өсрөөл 2-3 сар болж байхад нь ажилдаа орооч гэдэг чинь бас байж болохгүй байхгүй. Энд чинь цаг нь олоогүй. Тий. Ер нь хуулиараа бол тэр хүн чинь бүр 3 жил тий. Тийм 3 жилийн хугацаанд декреттэй буюу хүүхдээ ингэж асрах чөлөөндөө байгаа ээж хүн байхгүй юу. Гэтэл ажиллаа хийгээч нөхөртөө туслаач гэдэг юм уу те. Тиймэрхүү ярианууд чинь нөгөө цаг нь болоогүй гэдэг яриалгаа орчин. Байртай болооч, машинтай олооч, хүүхэдтэй олооч, гэр бүлтэй олооч, хүнтэй суугаач гэдэг чинь цаг нь болохоор л яригдэн штэ. Хөөе, сонсогч нар хоёулагаас эсрэг байр суурьтай байна. Үннийг хэлэх нь чухал гэдэг 67% байсан бол гомдоохгүй байх нь чухал гэдэг ерөөсө 33% байна. Энэ дээр бол ингэж дахиад харин нөхцөл байдлаас бас шалтгаалж байгаа гэдгийг бас илэрхийлээд байгаа. Нөхцөл байдал нь юу вэ гэхээр ажлын байран дээр тийм драматик, тийм уянгийн халилтай байх хэрэг байхгүй гэж байгаа байхгүй. Би бол харин наад дээр чинь дахиад яг энэ байр суурь хадгалмаар байгаа. Хадгалж гинөө. Ажлын байран дээр мэдээж яг нөгөө нэг миний нэг түрүүн хэлсэн ч тийм улаан цайм дээрэнгүү хандж байгаа хандлага биш л бол үннийг нь хэлэх нь зүй ёсны шаардлага тавьж байгаа. Тэр хүн тусалж байгаа. Ажилтай холбоотой гэсэн. Ажилтай холбоотой. Түүнээс нөгөө нэг харагдах байдал мэдлэн чи дахиад ярихдаггүй шүү. Тэр ярихдаггүй. Харин гэр бүлийн ойрын гишүүндээ ямар нэгэн байдлаар шууд тэр үг нь хатуу мэдээж түрүүн хэлсэн те үнэн үг жоохон хатуу тусдгаа гэдэг хатуу үг хэлхийнхэн урьдж тухайн үнийхэн зан төлөвийг хүртэл мэдж байгаа хоногийн 24 цагийн бас гэртээ байх хугацааг тэр хүнтэй л өнгөрүүлж байгаа цаашдаа насан туршдаа тэр хүнтэй байхаас хойш яаж бас тэр хүнтэй ойлголцох уу гэдгийг ярианы өнгөө зөв тодорхойлох хэрэгтэй байхгүй
үнэн үг ихэвчлэн жоохон ярианы өнгө темп нь ширүүндүү байдаг. Тий, темпэн дээр анхаарчвал бас үнэн үгнүүд бас хаяа бас Зүгээр. ер нь жоохон хилэгжээвэл зүгээр Зүгээр. тий. Хаяа Тий. хэлэгжээвэл зүгээр банк гэж хэлээгүй шүү Тий дээ. шүү дээ. Тий, яг үнэ. За тэгвэл ийм заяа. Үнэн хэлэхгүй байх нь худал хэлсэнтэй тэнцүү юу? Үнэн хэлэхгүй байх нь худал хэл. Тий. Би бол тэнцүү гэж хэлнэ. Үнэн хэлэхгүй өнгөрөх нь Худал хэлсэнтэй тэнцүү. Тийм ээ. Угаасаа за бас тийм ээ. хэлэхгүй байгаа юм чинь тэр хүн худлаа хэлчлээ гэсэн үг шүү дээ. Би ингээ тэгвэл. За Би үгүй гэх юм байна. за Яагаад тэгэхээр тэр чинь үнэн хэлэх гэсэн байна. яаж хийж байгаа вэ? Гэтэ яг зөв байхгүй юу? Манай том өрөөний нэг онцлог нь юу вэ гэхээр хүн юу гэж сэтгэж болох уу гэдгийг л талаас л ингээд Тий. бодохгүй л сэтгэхгээл ядраад байдаг гэсэн үг. Тэр Орж 62% ирж байгаа нь бас зөв Тий. шүү. Тэр 62% одоо санал бодлыг сонсомоор байна. Харин 1146 104 5 руу орж ирээд за яагаад үнэн хэлэх нь тийм чухал юм бэ? Гомдоохгүй байх бол дараагийн асуудал гэж Тийм бодоод шүү дээ. байгаа юм Хоёрт би. гуравт асуудал байхгүй юу? За атаархагч хүн шүүмжлэгч байдгаа гэж байна. Атаархагч хүн Шүүмжлэгч байдаг. За яах вэ? Бас нэг өнцөг байж болно. Тийм бас байж Бас нэг шалтгаан нь байж болно, шалтгаан тийм. байж болох юм байна. Яг 100% биш ч гэсэндээ ерөнхийдөө Гэхдээ шалтгаан байж болох юм байна. Гэхдээ манай ээж бол надад хизээч тарахгүй. Гэхдээ намайг хамгийн шүүмжилдэг байхгүй. Бас Тий. тий. Одоо би ээжийг бол өглөөний ингээд манай хөтөлбөрүүдийг сонсоосоо гэж би бол боддгүй яг үндэ. Аха. Яг тэгэхээр миний Инглиш удаан хэллээ ногоон фэн зэ. Нэгдүгээрт, хоёрдугаарт миний хамгийн том шүмжлэгч. Яадаг вэ гэхээр миний хөө жоохон чи одоо жоохон чанга энийхэ бойл. Жохон зөөлөө. Тийм жоохон зүйлийн. Чи жоохон нүрээ ярваагаад байна. Чи гараа бити хөдөлгөөдөө. Ингээд ээжийн зөвлөгөөнүүдийг би сонсвол ер нь л баг таг дуугаа ингээл зүгээр. Томоотой. Камерт гоё харагдаад. Өнцгөө зүүнтэй харуулхаа. Яг тэгин заяа. Энэ биш ээ гэж сухад байж. Манай ээж бас миний юу байсан? Айгүй их том шүүмжлэгч байсан. Гэхдээ намайг дөнгөж ажилд орж явах үед гэсэн үг. За ийм байна, тийм байна. Чи тэрнийхэн тэрийг үгийг буруу хэллээ. Энэ дээр ингэж хаяллаа. Хүнтэй яасан муухай харилцдیں۔ Чи гэдэг юм уу те. Одоо тэгдэг штэ. Одоо айгүй идэв штэ. Болоод байгаа болтоо хэлсэн штэ. Үгүй гэхдээ эмэгтэй хүнд ер нь ингэдэг үү? Юу? За жингийн тухай хэлэх хэцүү те. Жингийн давхай хэлэхэд бас л эмзэг сэдвүүд юм. Эмзэг сэдвүүд нэг те. Сэдвүүд. Тэгээд нөгөө яаж харагдах байдлыг хэлэх бас жоохон өдөр болгон надад сануулдаг Эрдэнэ даваагүйг надад ямар эвгүй санагддаг гэж. хутлаа бити жүж. Чи юу гэдэг штэ би. Чи ажлын байран дээр хамаагүй гэсэн. Өрөөндөө ороод уйлаа суудаг. Ажлын байран дээр жин ярих шаардлага байхгүй байхгүй юу? За одоо би сонсогч нараас бүр яг заяа хэлснийх бүр асуучмаар санагчлаа бүр. Асуугаад хэрэггүй. Үгүй ингэчихгүй юу би заяаг. Асуугаад хэрэггүй. Яа харахгүй тэр өдөр гэрлэн таарсан юм уу? Мэдхгүй нэг өөр байдлаар ямар ч байсан за ингэсэн заяа. Сэдвийнхэн хүрээнд яри. За сонсогч нар комент бичээрэй. Зүгээр би энийг алцугаал айчин зүгээр. Гүй сэдвийнхэн хүрээнд л бичиж. Зүгээр би заяаг. За сэдвийн хүрээнд яри. За сэдвийн хүрээнд. Сэдвийн хүрээнд. Би заяаг гой заяа чи өнөөдөр нэг л өөр байна да. Гой харагдчихин да гэлчихгүй юу? Тэгсэн чи заяа үгүй би юу ч өөрчлөөгүй. Би гой одоо юу гэдэг Би зүгээр миний байгаа хэвийн юм. харагдаж явах ёстой би. Чи намайг гой гэж хэлснээрээ миний өмнөх өдрүүдийг муухай байсан гэж хэлээд байна. Гэдэг юм шиг ингээ хүлээж авахгүй юу? Тэгээ би жоохон гайхаад гүү. Тэгэхээр ийм байлаа. Тэгэхээр ирчүүдтэй зүгээр шипи хэлж байгаа юм би. Би өөрийнхөө сургамжаас хэлж байгаа. Эмэгтэй хүний энэ харагдах байдлыг ер нь хэлнэ. Яг магтах гэж юм гэж өөрийгөө бодож байгаа ч гэсэн зөө. Аюу бодолтой л байх хэрэгтэй юм байна. Тэ? Зөв. Бодолтой байх хэрэгтэй. Тэр тусмаа ойрын хүмүүс нь шүү. Ойрын хүмүүсээсээ сонссон үг хамгийн хүнд хамгийн хүнд тусдаг. Хүн хамгийн их хайртай хүндээ хамгийн их гомддог гэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм гэсэн арай. Тэрнээсээ тэгэл заяа нэг гомдгоо болцсон. Тэгэхээр гайгүй хажуугаар байна. өнгөрсөн би шал танихгүй хин нэгэнд гомдоод авахгүй шүү Тэгнь. дээ. Тэрний оронд Эркэг намайг надад тэгж хэл. За би бас Эркэд хайртай гэлчихгүй ёо. Баясаа чамайг тэгж хэлүүл чи гэхдээ гайгүй хүлээж авна да. Гүй би Чи амар гомдно. Гэхдээ үнэндээ тэр гэж бодохоо. Уга хамгийн гол нь бит хоёр би нэгэ мэдрээд ойлгоод мэдэрч байгаа Яг нэг ингэж Тэр хэлэхгүй, сэдвийн тий. талаар ер нь шууд ингэж хэлэхгүй байхгүй юу? Гэхдээ ямар нэгэн байдлаар чамд ойлгуулвал Тэгэхээр тэр хүн ингэж Яах байгаа. вэ? Тэр хүн намайг гомдоохгүй тулд тий. гомдоохгүй тулд Бүдүүн байсан ч яах вэ л гэд тий. Тийм заримдаа Тий. худал зүйл хэлж байгаа. Намайг гомдоохгүй тулд хэлж байгаа. Чи гэсэн. гэхдээ худлыг мэдж байгаа. Би худлыг мэдж байгаа. А тэр айгүй чухал хүрээ шүү. Энэ ингэдэг, ер нь ингэдэг. Гомдоохгүй тулд энэ хүн худлаа ярьж энэ гэдгийг сонсож байгаа хүн нь мэддэг шүү. Тэгээд нэг тийм гоё болчдөг тий. Тий. За энэ хүн Таашаад- за би бол бүдүүн одоо юу гэдэг те царамуута зуута антар гэ те. За байли. За би өөрийгөө хэлж байгаа шүү.
За би ингээд одоо ийм гिचж байгаа. За болно. Одоо миний манай ихтер надад надад зориулаад худлаа хэлж байгаа нь за би ийм ч гэсэн энэ хүн ядаж надад тайртай байна да гэж мэдрэгнэ шүү дээ. Тийм, ерөнхийдөө тэгэл тэр мэрийгээ ярина гэсэн үг байхгүй. Тэгэхээр гомдоохгүй тулд хамгийн хайртай хүмүүстэй худлаа хэлэх тохиолдол байдаг. Гомдоохгүй тулд шүү. За тэгсэн чинь Балжинэм заяа маань ингэсэн байна. Хамтрагчаа хизээд хайрлаж байгаарай. Үгээр хүнийг яаж ч болдог. Тийм шүү дээ. Өөрчилдөг гэнэ. Тэгдэг байхгүй юу? Үгээр хүнийг амьдруулчих болно. Тэгээд ингэхгүй юм уу? За би тэгвэл ийм хутаг асуултсан. За. Эмэгтэй хүний одоо жинэн ингээд мэддэгдэхүүц. Яагаад энэ жинтэй яриад байгаа юм бэ? Яаж өвтэйхэн ойлгох уу? Тийм боломж байгаа юу? Тэр сэдвийг ярихгүй л бай. Боломжгүй юм уу? Тэр сэдвийг ярихгүй л да. Заавал одоо ажлын байран дээр тэр сэдв ярих шаардлага. Ажлын байран дээр биш тэгвэл. Гэртээ болвол тэр сэдвийг нөхөр нэх ярихгүй штэ. Гэхдээ тэр нөхөр нь ингээ хэлмээр үйл ямар нэгэн аргаар хэлэх тийм арга гэж байх уу? Манай нөхөр ингээд хоёулаа хамтдаа фитнест явъя л гэж хэлдэг. Наа чи болох юм тий. Наа чи гоё арга. Би ингээд тархлаад байна гэд өөрийгөө жишээ болгож тэгнэ эхнэрүүд. Тэнгүү тэрийг нөхөр дэмжүүл буруудна. Үгүй нөхөр тэгэж ярьж байгаа ш. Тэнгүүт нь би харин тийм ээ гэ тэнгүүт тэрэн дээр анхаанд аваад өрүүлжлүүлж яриа штэ. Тийм бай. Тэрнээс ч гоё арга байна. Энд ч бас жоохон эвгүй штэ. Эвгүй сэдв шүү. Тийм эвгүй сэдв. Яаж ч хоёр дотн байсан гэсэн хилүүл эмэгтэй хүн имзэглэн. Ер нь эмэгтэй ч гэлтгүй эрэгтэй хүн ч имзэглэн шүү яг үнэ. Тийм штэ. Муухай царай алдсан байна, бүдүүрсэн байна гэвэл хин ч гэсэндээ муухай бодно шүү. Чи чинь жоохон мөнгөгүй болчих юм уу даа гэвэл. Энэ өнөөдрийн сэдв өөрт тохиолдсон юу хэцүү явдлаа яри мэри гэдэг юм уу? За одоо тэгвэл дараагийнхын чиглэл нь юу? За хүн бүр үннээ хэлвэл нийгэм илүү сайжрах юм уу эсвэл эмх замбраагүй болох юм уу? Эмх замбраагүй болно ах. Болно тий. Тий. Хүн бүр үннээ хэлвэл эмх замбраагүй болно. Гэхдээ зарим нэг хүмүүс бол одоо за зарим нэг албан тушаал бол үннийг л ялах хэрэгтэй шүү дээ. Уул нь бол. Уг нь бол тийм. Тий. Тийм. Улс төрийнхэн бол ялангуяа үнний хэлэх ёстой шүү дээ, тий. Их л юм болно л доо. Тийм шүү дээ. Их заваарсан юм их болох бах. Одоо жишээлбэл зүгээр л уг нь бол үнэн байх ёстой шүү дээ. За эмх замбраагүй байдал болох зүйлүүд гэх юм бол эн чин бас л тэр хүний нэг эвгүй зүйлүүдийг нь шууд нүүрэн дээр нь хэлэх гээд байна шүү дээ. Энд хүний харилцаанаас гадна албан тушаалын яриач гарч ирнэ. Тэгэхээр бүр за одоо энэ хотыг чи үнэхээр сайхан болгож байгаа гэж чи үннээ хэлсэн чи угаасаа энэ хот сайхан болохоос өнгөрсөн ямар ч мөнгө байхгүй гэвэл тэгээд хотынхоо хүмүүс нь божигнэ нэстэ. Үнэ. Гэтэ энийг сайн мэдэхгүй л байна л да. Манай хот арайч мөнгөгүй болжоог баха. Боржруудаа тасч эхлэх гэж байгаа юм чи арайч мөнгөгүй болжоог бах. За тэгвэл ингэсэн байна. Балжинэм заяа. За одоо хамгийн пялдаг үгнүүдийг зааж өгсөн биш энэ хүн. За жин имсэн ч зохиж байна. За хөөрхөн байна л гэж хэлж байгаарай. За ирж бай, эмч бай гэж. Жишээ ярка хөөрхөн штэ. Хэрв санаа зовоод байвал маш соёлтойгоор фитнес явах эрхэм бичиг өгдөгснөө нэг юм аргалаарай л гэж штэ. Тэгж болно. Эрка дараагийн удаа нэг бичиг бариад хүрээд ирчих юм штэ. Ямар хэцүү хорвоо бэ энэ ч. Амар заяа маань орж ирсэн байна. Хөөрхөн ерсөг гэсэн байна. Амар заяа маань саяхан төрсөн. Мамаас нь байгаа. Баяр үргээ заяа. Баяр үргээ. Ястаа гоё шүү. Гэр бүлд наад жаргал хамгийн сайхан бүхний көсөө өрөө хурдан тэнхрээрээ одоо аз жаргалтай хорон мөчийг л өнгөрүүлж байгаа ах та. Хамгийн сайхан үгс урсдээ штэ бас энэ үед чинь. Хамгийн хайр одоо гоожиж асгардаг. Хайлдаг үе байхгүй юу? Тэгдэг үе. Мөнгөгүй болчихсон юм уу та гэдэг чинь зэвүү үг байна гинэ. Доргон дэлх юм шүү. Гэтэ доргон дэлх юм шүү. Гэхдээ чи одоо мөнгөгүй болчихё да. Гэхдээ яг үнэн байж болно те. Гэхдээ хүн тэрийгэ дахин сануулуулах онцгүй юм байна те. Дахин сануулах бас л тийм байна те. Эвгүй юм байна те. Тий. Надад нэг хүн би тэгтээ ер нь хүний хэлсэн үг нь тэгж их ууралж ирсэн одоо би яг бараг сандгүй маа. Гэтэ ер нь ууралдаг л да. Би нэг юм уургүй амтан биш шүү заяа. Өдөр болгоо. Тэгсэн чинь харин нэг үг намайг бүр ингэдэг ингэсэн байхгүй. Чи наа хийж байгаа юм аа жоохон сайжруулаач гэдэг. Юу хийжсэн? Гүг ажил мажилтай л холбоотой юм ярьж байсан байна. Тэр дээшлүүлээч арай цагаатай болооч гэж юм уу? Үзэлтэй нэмээч гэсэн байна. Тэгэхээр миний бүр амар юм гоё баяр хөөр төрөөд. За хамтдаа үзэлтэй нэмцгээе. Гүг харин би дийлээ. Гүг баг ингээ цөөхөн хүн үзэх нь айгүй чухал байд юм аа. Чанартай. Би ингээ угаасаа цөөхөн байх зоригтой. Зориг. Их хүн дургу. Жожиг штэ би чинь.
Айгаад дээ олоолаа үзчихээ. Одоо тий хэлж болохгүй үгсэн чагсаалтанд бол хараа бүр юм мэдээжийн үгнүүдийг хизээж бити хүнд хэлжээ. Тийм биз? Тийш дээ хүн мэдчихлээ. Улаан цаа ингээ мөнгөгүй болсон явж байгаа чинь тий. Чи мөнгөгүй болсон юм а даа энэ гэ тий. Ингэж сонссон юм байна те. Гүй. Тэгээ бүр үзээд байгаа. Манай заяа нэг хөөхөн ингээд яг итгээд идэв. Гэхдээ энэ чинь ингээд төсөөлөл واخхой. Хамтрагчтай идэхгүй би тэгээд хадны мангаад идэх үү? Ийш дандаа төсөөлийн юм яриа Би шүү. ер нь бол хамтрагчтай л идэгдэг шүү. Одоо яг би өөрийгөө ярихаар ингээд нөгөө ярианы сэдв ингээд явхаа олчиход байгаа байхгүй. Мөнгөтэй болсон юм а даа л гэж хэлж штеп хүн надад. Миний сул тал мөнгөтэй шүү гэдэг. Тэгэхээр ч айгу хэцүү. Одоо тэр чинь гомдож болохгүй байгаа байхгүй. Гомдож болохгүй аа тэгээд. За өнөөдрийн санал асуулга явагдаж байгаа. Санал асуулгын дүнг найруулагчаа дахиад нэг харуулад өгөөрэй. Өнөөдөр үннийг хэлэх нь чухал уу? Эсвэл юу гэсэн байгаа лээ? Гомдохгүй байх нь чухал гэсэн. За энэ санал асуулгын хүрээнд үннийг хэлэх нь чухал шүү хэмээн 63% санал асуулга явж байна. Гомдохгүй байх нь чухал гээд 38%-тай байна. Тэгэхээр одоо ч гэсэн үннийг хэлэх нь чухал гэдэг нь тэргүүсээр байгаа гэсэн үг. За өстө сонсъё. Би бүр харин тэр хүмүүсээ сонсомоор 11.604 рүү ороод ир. Мэдрэмжтэй үнэнг нь хэлсэн дээр хүмүүсийн хажууд эвгүй байдалд оруулахгүй гинэ. Бас байж болох юм. Мэдрэмжтэйгээр үннийг нь эвтэйхэн хэлвэл. Би тэгтээ заяагаас энэ амар заяагаас би бол үннээ сонсомооргүй байна. Энэ амар заяа чинь юм тормгораалаг нүдтэй байхгүй. Хүнд хэлвэл нэвт бүр тарихных нь тэр харааны мэдрэмжийг ингэж хүлээж авдаг хэсэг рүү харна шууд. Тэгж жагаад хэлчихнэ. Тийм үү? Үнэн үү? Тий. Мөнгө болцсон юм а да. Даргад. Үнэхээр мөнгөтэй байсан ч гэсэн нэг тийм мөнгө болцсон юм шиг мэдрэмж аваад амар гуниглаад өвдгөө тэрээд ойлгох байхаа. Том нүдтэй хүмүүсийг хуурж болохгүй гэсэн үг юм уу? Үгүй. Хуурж болохгүй биш. Энэ хүмүүс хараа тийм хэлсэн үг нь хараа хэлснээс нь илүү хүчтэй тусдаг. Тэгж хэлье. Хэлсэн үг нь хэлснээс нь том нүдтэй хүний. Тий, том нүдтэй хүмүүс юу гэдэг вэ? За. Нэг юм нэвч. Хоёул одоо том нүдтэй хүмүүстэй л хамт байгаа л байгаа шүү дээ. Одоо чи битээр бол ингээд хараа үнэн хэлсэн ч гэсэн ингээд худлаа хэлсэн юм шиг харагдан заяа. Би бас гайгүй шүү. Үгүй. Бас за тэмээ тийм. Заяа маягийн хажуу чи битээр бол дугаал байсан дээ. Хоёулыг нүдийг нийлүүлж нэг нүдтэй тийм. Би ч том болох гээд ингээд нүдийн шил зүгөө ороод ирсэн шүү дээ. Нэмэргүй байна уу? За хэлж болохгүй гэсэн жигсаалтын тухай хэлээ нэг хальт ярив. За хэлж болохгүй гэсэн жигсаалтыг бол хүнийг шүүмжүүлсэн. Чи түрүүнийхөө нөгөө нэг хэлсэн жигсаалтууд бол за эмэгтэй хүний өнцгөөс яриа. Тэгвэл хоёлаа 90 эмийн өнцгөөс яриад өгөө. Эрэгтэй хүн сонсоход дургүй байдаг. Одоо болцсон юм уу да гэдэг бол. Тийм нэг хэцүү. Битийн энэ үгийг аль болох ашиглаарай гэдэг үгнүүдийг илэрхийлье. Яри те. За эмэгтэй хүнд төрсний дараах эмэгтэй хүнд. Төрсний дараах за жирэмсэн байгаа эмэгтэй хүнд за гадаад үзэмж царай зүсч гэдэг юм уу те. Тэр нийгмийн байр суурийн талаар хизээж битгий ярьж агаарай. Та хамгийн ойрын дотны хүн нь биш л бол хамгийн ойрын дотны хүн нь мөн ч байсан гэсэн энэ талаар битгий яриарай. Тэгтээ тэргүй энэ талаар тухайн хүн өөрөө мэдж байгаа. Хангалттай эмзэглэж байгаа. Хангалттай ойлгож байгаа. Хангалттай ухаарч байгаа. Олон хүүхдтэй болонгууд ямар завхарсан олон хүүхдтэй болсон. Хүүхдийн тоон дээр битгий олон юм яа. Яг за цөөхөн байсан ч олон байсан ч. Хүүхд нь бага байлаа гэж бодоход ганц хүүхэд ганцаар дээ штэ. Хоёр олгооч. Хоёртой олонгууд нь хоёроор яа. Нэг гурлаад гурлаалгууд хоёроо олонгууд гурваар яа. Одоо ингээд дөрөв. Нэгэнд нэг дөрөв одоо авцсан бол одоо шууд хоёрдугаар одоо авцсан бол одоо нэг рүү зүтгэж гэдэг юм. Тэгээ дөрөв мөр байнгут нь юу олон хүүхдтэй энэ төр гэж хэлдэг хүн байна бас. Бага. Энэ олон юм яар. Эдгээр зүйлүүд дээр битгий тийм зүйл ярьж байгаарай. За тэгээд ажлын байрыг сайжруулахгүй байх нь тэр хүн бас өөрөө мэдж байгаа шүү. Тэгээд дээрэс нь шууд нөгөө нэг улаан цайм гэр бүлийн үн цэн рүү ингэж халтдаг хүмүүсийн талаа хүмүүстэй наад чинь бас зөв шүү. Битгий тэр хүмүүсийн яриаг сонсож байгаарай. Танаа нөхөр чи арчаагүй царайлчаад ингээд өстө нэрээ тэгээд тэнд ингээд явж ирлээ. Танаа ихнэр чин хоол цайндаа яасан муу юм. Хэлмээр байсан ч дугаавэ. Амаа хазаад одоо нөгөө хилээ хазаад чи эмэгтэйгийнхэн талаас хэлдэ. Би эрэгтэйг хэлнэ штэ. Танаа ихнэр мэгнэр гэдгийг чи би хэлэх гээд штэ. Эмэгтэйгийн талаас ярих юм бол яг би тийм зүйл нэг их сонсож байгаагүй л дээ. Гэхдээ ярьжсэн хүний дэргэд би байж исэн байхгүй юу? Арчаагүй царайлчаад ажил нь одоо олигтой ингээ гэрүүлээд хийж чадахгүй анч гэдэг юм уу те. Тэр хүний тухайн айлын өрхийн тэргүүний үн цэн рүү н орж байгаа тэр зүйл нь гэргээд нь буюу тухайн айлын одоо ерөнхий сайдд нь за нэгдүгээр өөрт нь хандаж одоо тэр би нийгмийнхэн байр суурийн тухай төрсөн эмэгтэйд бол бүр бити юм олон юм ярьж. Хоёрдугаар хүүхдийн тооны тухай ямар нэгэн комент бити олон юм яар. За гуравдугаарт нь бол нөхрийн тухай байхаас гадна нийтэд нь ярихад гэр бүлийн үнцэнд нь шууд утгаараа орж ирж байгаа тэр хүмүүстэй
хэлэхэд Хөөе хүүхдийн хүмүүжлийн тухай юм хэлвэл дэмий юу? хүүхдийн хүмүүжлийн талаар тэр хүн угаасаа хаанда мэдж байгаа шүү дээ бас. Гэхдээ зарим хүн мэдхгүй үнэхээр мэдхгүй байж болох уу? Үнэхээр мэдхгүй болвол тэр хүн өөрөө асуун шүү дээ. Гэхдээ одоо жишээлбэл хүүхд нь үнэхээр ингээд тараа Хүмүүжил муутай юу? Хүмүүжил муутай. Ингээ удаан цайн байдаг шүү Ийм дээ. байдаг. Одоо яг наа чи. За. Үнэхээр хүмүүжил муутай хүүхдэд одоо ингээрээ тэгээрээ хүүхдээ ингэчүүл зүгээр юм шүү гэдэг зөвлөмж хэлэхэд эсэргээрээ тэр Угаасаа хүн хүлээж авахгүй юу? Угаасаа хүлээж авахгүй. Тэгвэл ийм байна. Угаасаа л хүлээж авахгүй чи битгий хэл. Тийм угаасаа хүлээж авахгүй зүйлийг битгий хэл. Мэдээж би өөрийнхөө хүүхдийг өөрөө л би ингээд мэд чин шүд мүдэн яасан чи ер нь та нарт ямар хамаатай ингэж боддог төрлийн хүмүүс байдаг байхгүй. Тийм учраас мэдээж хүлээж авахгүй зүйлс дээр аль болох хэлэх ер нь шаардлага байхгүй. Харин ажлын байран дээр хэлж болохгүй бас зүйлүүд байна. Ажлын байран дээр хит хувийн харилцаанд орж болохгүй. Хит хувийн харилцаатай зүйлүүдийн талаар ингээ бүр ингээд дотночилж асуух нь тухайн хүнд эвгүй мэдрэмж төрүүлдэг. Тэрийг шууд илтгэлж олж чадахгүй шүү дээ. Нөгөө нэг Аами одоо хэлээд байгаа шүү дээ. Миний өрөөнд дураараа орж ирэх. Миний юмд дураараа хүрэх. Юмыг авах маах те. Одоо намайг би мэдж байгаа зүйлийг шууд бичээний аваа шууд идэх те. Энэ минь ч ийм хүмүүсийг би бүр үзий яддаг шүү дээ. Тийм үү. Стайлэр те. Би өрөөнд н ороо шууд кофе ууж муугаал те. Тийм. Ийм хүмүүс байдаг гэсэн тий? Бага. Байдсан бэ одоо хүртэл. Байдсан бэ. За одоо тэгвэл эр хүний өнцгөөс. За эр хүний өнцгөөс ийм заяа. Мэдээж би хаатай холбоотой юм янз бүрийн юм хэлэхээр бас таг хүн байна бас бодохоор. Тий. Одоо жишээлбэл чи ямар таргалцсан гиз мэдсэн тэр. Эрэгтэй хүнд ч гэсэндээ эвгүй юу? Эвгүй юм байна. Бодохоор. Тий. Ялангуяа би ол жишээлбэл иймэрхүү юм дээр юу юм бэлээ. Ингээд жоохон ингээ хичээдэг хүний хувьд гэх юм уу? Хичээж байгаа болохоор ингээд бүр яг хичээхгүй ингээд хамаатай тэр гэсэн ирэх хүнд бол өөр л бахал да. Нэг хоёрдугаарт нь болохоор эрэгтэй хүнд юу хийхийг нь хэлж өгөх жоохон дэмий идэм билээ. Ажлын заах. Ингээд тийгээч те. Фитнес яв гэж хэлэх. Ер нь бол эрэгтэй хүнд ер нь ийм амар муухай. Хоббитой болооч. Фитнес яваач тэр гэж юм их те. Үзэгчээ нэмээч энэ гээл те. Амар травмат. Орлогоо өсгөөч. Би орлогоо өсгмөөрөг байгаа юм уу? Тэ ийм одоо юу гэдэг мэдээжийн ийм ойлголтыг битгий хэл. Нэг хоёрдугаар бас тэр нэг ханыхын тухай элдв бензин коммент битгий олон юм тэр ярих бол үгүйс үнэн л дээ. Танаа ихнэр чинь ямар хоол муутай юм. Гүг хоол муутай байсан чи ямар өдрөөлгө хийж байгаа тухай. Наадхан дээр чи бүр нэмээд хүүхдүүдэд ингээд багш хүүхдийн сургуулийн орчинтой харилцаа ч гэсэндээ шууд нөлөөлнө. Одоо даалгавраа хийхгүй болоод ирэхэд тэгдэг шүү дээ. Аав ээж нь ямар юм байсан юм бол тоо гэдэг ч юм уу. Иймэрхүү яриа хандлагууд маш их байгаад байгаа байхгүй. Саяхны нэг жишээн дээр хүүхэд нь яг нэг ангийнх нэг хүүхэдтэй хөшөглүүлчээд тэгээд ингээд багш нь ингээд илэрхийлээд ийм байна хүүхдүүд ингэсэн байна гэнгээ ярьсан гинэ. Тэгээ яриад яваад дараа өдөр нь хүүхдүүд ингээд өмүүлсэн юм байна. Өмүүлсэн чинь тэр хүүхдийн ээжийг дуудсан шүү гэж хүүхдүүдийг айлгсан гинэ. Тэгээд хүүхд нь юу гэж ирсэн бэ гэхээр дараа нь юу ч болсон ээжээ би танд хэлэхгүй та битээ сургууль дээр ирээрэй гэж хэлсэн гинэ. Яг тэгин. Тий энэ юу болж байгаа вэ гэхээр эн чинь бас буруу харилцаа олчиж байгаа байхгүй юу? Яг тэгин шүү. Яг тэгин шүү. Энэ одоо байж болохгүй. Миний хүүхэд хүмүүжүүлэх арга дээр элдв бензин коммент хэлэхэ боль те. Зөв үү? Тэр чинь болоод нөгөө гэр бүлийн өмнө дээр авчиж байгаа шүү дээ. Тий. Гэр бүлийн. За ямар ч нэг юм 3 юм хэлээ би. Гэхдээ ер нь ямар ч үед ямар ч байсан хүнтэй зөв харилцах, зөв мэдрэмжтэй байгаа нөхцөлд үнэнг нь хэлнэ үү, гомдоохгүй байх үг хэлнэ үү, тэр хүний шийдвэр. Хамгийн гол нь л тэр хүн чухал яг тухайн моментоо мэдэрч ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр хүнд ер нь мэдрэмж чухал юм шиг байгаа. Үнэн шүү гэдэг коммент нилээ их ирсэн байна. Тийм байна уу? Тэрэн дээр нь нэмээд өөрийгөө л хичээсэн дээр шүү ер нь бол гэсэн байна. Тийм штэ. За ямар чухал харилцааг ярьж байна хоёроо гэд лайк 4 лайктай явуулсан байна. Тийштэй хүний хэлэх хязгаарлуу дураараа орох нь бүдүүлэг шүү гэсэн байна. За чухал сэдв хүндэж байна. Баярлалаа хоёроо хайртай шүү гэсэн байна. За ямар үнэнг хизээ хаана ямар нөхцөлд хэлэх вэ гэдг нь илүү чухалаа гэж болроо битсэн байна шүү. Ангар голлоор мэдгүй яасан хэцүү асуудал гэх. Тэгтээ хараа үй бүр нөгөө санал асуулах чинь одоо бүр яваал энэ. Бүр 67% нь үннийг хэлэх нь чухал гэдэг дээрээ байгаа л байна. Гомдоохгүй байх нь чухлаа гэдэг нь 33 руу болоод бүр буурсан байна. Тийм байна. Яг нөгөө үннийг хэлэх нь чухал гэдэг нь нэмэгдээд нөгөөдг нь буураад бууж ирж байна. За энэ үгийг би бүр бас хэлчмээр санагдлаа. За яг юм.
ханаа гэрээхэндээ бөөмөл чи уучлахгүй ч гэрийнхэн чи уучлахгүй. Чи уучлагч. Тийм чи уучлаач гэрийнхэн чи уучлахгүй. Энэ үнэн байхгүй юу? Нэг хосын Үнэн байсан ч тий. Тийм. Одоо яг энэ үйл явдал гэр бүлийн доторх энэ үйл явдлыг өөр гадны хин нэгэнд за ээжтэй аавда бүр ойр дотны хүмүүстэй байнгын өдөр тутмын амьдралаа ярих нь бас их зөв биш. Тэ. Яг нь мэдээж үнэн юм шиг харагдаж байгаа боловч энэ бас биш байхгүй юу? Яг энэ зөв. Мэдээж ингээд намайг ингэсэн байнгын муулаад байвал За хутга асуулт. байнгын муулаад байвал эцэг их нь юу гэж бодох юм тэр хүнийг муу байна л гэж бодно штэ. Тэгнь. Засрал Тэр олон зүйл бодогдсон. Тэр олон сайн талыг нь бол ярихгүйгээр зөвхөн мууг нь яриад хахаар зөвхөн муугаар л төсөөлнө штэ. Тийм муугараа л үлдчихнэ. За тэгээ энэ манай хүүхдтэй ингэж харьцаж байгаа да тэгж харьцаж байгаа да. Тэгэл үйлдэл болгоно муу харагдана те айгүй. Тэгнь. Тэгэхээр ерөөсө гэр бүлийнхэн доторх асуудлыг гэр бүл дотроо л шийдэх хэрэгтэй шүү. Үнэхээр бүр сагхаас аргагууд хүрээгүй л болвол. Ингэсэн бохгүй манай нэг хадам ээж. Манай нэг хадам ээж. Манай цорын ганц хадам ээж. Миний хамгийн хайртай хадам ээж. Хитэ хадамтай. Тийм харин хамгийн хайртай. Хамгийн хайртай. Харин хитэ хадамтай. Хитэ хэлэхгүй. Хамгийн хайртай цорын ганц газар дээр ганц хадам ээж маань манад ирэхгүй юу? За. Манаачлаагүй юу? Тий тэр өдөр манад нохоо байсан. За. Тэгээд би яаж яг тэр өдөр тэр нохоо маань миний болохгүй гэсэн тушаалыг зөрчөөд айгүй том хэрэг тарьдаг байхгүй юу? Хатцсан юм шүү. Гамбун зингээд унгаагаад дээрнээсэн буузнуудыг түүхийгэр нь 3-4 идээд тэгэхээр би нохоогоо шийтгэд юм байгаа үстэй. Яа жапти хүртээгээд шийтгэдэг байхгүй юу? Яг нохоо хүмүүжүүл хэд хэд арга байдаг л да. Тэрнийх нь нэг нь жапти хүртээх байдیں۔ Тэгээ яг би жапти хүртээчихгүй. Тэгээд ер нь бол тэр нохоог би бүгдийг би арчилдаг байхгүй юу? Шээс баас энэ бүгдийн цэвэрлэн салхинд би гаргах би оруулна. Өөрхийн янз. Тэгээд шийдэхийг хүртэл би хийдэг байхгүй юу? Тэгсэн чинь манай ээж зөвхөн шийдэхийг харчихгүй юу? Тэгээд намайг тэр нохоог үргэлж шийдэж идэг гэж төсөөлдөг. Одоо хүртэл тэгж төсөөлдөг. Амтантай муухай харцдаг. Тий, манай хүргэн амтантай их муухай харцдаг гэж боддог. Яана. За ёстой албан ёсоор мэдэгдлээ ээж. Тэр нохооны чинь одоо бүх юмыг би хийдэг байлаа. За ёстой хутга асуулт шүү. За сүүлийн асуулт. Наа чи сүүлийн асуултаар орох юм шүү. Тийм үү? Ард нь гой асуулт. Нэвтрүүлэг дуусгаад 3 минут үлдсэн байна. Үнэн үгүй, итгэлцэл үгүй. Үнэнгүй болвол итгэлцэл байхгүй. Итгэлцэл байхгүй. Тийм штэ. Яна юм бэ? Тийм штэ. Тэгэхээр чин тэр үнэн яах юм бэ? Яаж хэлэх юм? Үнэн байхгүй болвол итгэлцэл байхгүй. Байнгын худлаа ярихгүй штэ Эрка. Байнгын худлаа ярихгүй штэ. Тэгээд баг зуршлын хэмжээнд очсон хүмүүс байд юм аа. Яг худлаа ярих нь. Тийм л ах. Хөрх юм нөгөө нэг хүн хамгаалах гэж ингэж худлаа ярьсаар гоо сүултээ бүр худлаа ярих ёстойгоо ойлгоцсон. Яг нөгөө нэг орчноо мэдэр гэсэн штэ. Ямар үед юугаа ярьж байгаа гэдэг чинь тэр чинь хайртай хүний гомдоохгүй тулд л зөөлрүүлээ дараа нь тэрийгээ бас ийм байсан шүү гэдгийг бас хэлнэ штэ зөөлрснийхэн дараа. Өгшөө одоо хоёулаа санхүүгийн маш том асуудалд орсон гэдгээ те шууд очоод хоёулаа өгшөө одоо айгүй том асуудалд орсон гэж хэлэхгүй штэ те. Өнөөдөр байнасаа гарья гэж хэлэхгүй штэ. Нөхцөл байдлыг бүрдүүлнэ сэтгэлийн засан тэгжээснэ. Нэг хэцүү юм ярьчих уу те. Гэтэ ямар ч байсан айл гэр дунд одоо том өрөөнд ярьж байгаа сэдв учраас айл гэрийн дунд үнэн байхгүй байнгын худлаа хин нэгнийхээ ая талыг харсан харилцаа үүсэх юм бол энэ хөрх юм бэ? Хөрх юм бэ? Нэрээ яг чинь нөгөө жүжиглж явсараа байгаа сүулдэ ятран штэ. Тийм байна. Жүжиглсээрэн байгаа сүулдэ одоо жүжигчид хаяа бүдүүн хэлчмээр юм бэ те. Жүжигчид чинь 1 цаг 30 минут жүжиг тоглолцоо дараа нь бүр ингээл бүр хамаг ингээл бүр гачин болж байгаа юм шиг л ядраа штэ. Гэтэл амьдралынхын турш жүжиглэн гэдэг тэр хүний хувьд асар их тархины ядралтыг өгөх байхгүй. Сүүлдээ тэрнээсээ ядраа за боли гэд харилцаа хүрнэ. Тийм учраас ямар үед ямар мэдрэмжтэйгээр энэ зүйлийн утгыг нь ингэж хоёр салгаж ойлгож байгаа вэ гэдг нь танаас хамаарна гэсэн үг. За чи энийг пялтгалгүй хариулаарай. Шууд сүүлийн асуулт болгоо нэг асуулт асууч. Заваараа дахиад би бүр ингэ сунжуулах гэдэг шүү. За сүүлийнх. Хүн ер нь бодит байдалтай нүр тулах ёстой. Ёстой штэ. Чи нүр тулвал чи бүдүүн дэргээ те. Чи мөнгөгүй дэргээ те. Эрка ямар хайшаа юм бэ? Өнөөдөр жингөө жин ярьлаа. Энэ ямар сонгодог жишээ л байна л да. Сонгодог жишээ? Тий. За. Сонгодог жишээ. Ямар ирлээ те. За гараад сонгодог байгаараа. Гараад сонгодог бай хоёулаа. Тэ. Өнөөдөр яг одоо том өрөөнд дээр бид сонгодог жишээнүүд их ярьлаа. Жин нэмснээр би нэмсэн бил. Тийм ээ. Сүүлд 2 хил нэмсэн. Тэгэхэд хамгийн гол нь би бол доошо буурж байгаа шүү. Үгүй би жингээ үздэг байхгүй юу ер нь. Эхнэр үзэхээр нь л үздэг байхгүй юу. Тэгсэн чи өчигдөр манай тэр доор кофе уухгүй суучихсан чи баясаа гэж Эрка гидсэн урагшилч гэлжтэй. Тэгэл ямарсан. Өрөөнд ороод уйлаад. Гидсэн ингээ баймаа хараа. Урагшлаад
байхдаа яа. Би бүр байн хараад ингээд. Тэгээд би бүр гомдоод баясагч амар гомцсон. Би бүр баясагч юу ч дуурайх шүү. Гомцсон байна. Баясагч мдэг бах. Баясагч маш их гомдсон байх Би шүү. гэртээ хараад жингээ үтсч 2 хил тэмцсэн билээ аргагүй. Аа. Баясагч үнэн юм билээ. Аргагүй юм байна. Үнэн үгийг үргэлж сонсоход муухай юм билээ. За баярлалаа. Том өрөөнд яригдсан сэдвийг та ч гэсэндээ өнөөдөр том өрөөндөө ярих дахиад нэг сэдвтэй болгож өгсөн гэдэгт итгэлтэй байна. Радиогийн 1-р студид Эрка Заяа, найруулагч Мизу том өрөөнд тантай хамт хөөрөлдлөө. Хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Маргаашийн 9 цаг 5 минутаас уулзтлаа төр баяртай. Үннийг хэлэх нь чухал гэдгийг сонгогдсон байх шүү. Тийм байна. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.